албан татврын тухай хуульд орсон өөрчлөлтийн талаар өнөөдөр та бүхэндээ сургалт орох гэж байна. За онцгой албан татврын тухай хуулийн хуульд болохоор 2024 оны 6 сарын 5-ны өдөр чихэрлэг ундатай холбоотой, ундаа устай холбоотой нэмэлт өөрчлөлт орсон. За хууль санаачлагч улсын их хурлын гишүүд энэ хуулийн үзэл баримтлалд юу гэж тусгасан бэ гэхээр Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйл Монгол улсын иргэн эрүүл мэндийг хамгаалах хэрэгтэй. Мөн дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмж эрүүл мэндийн сайдын 2020 оны 7 сарын 3-ны өдрийн А369 тоо тушаалаар батлагдсан сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүний жагсаалт эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоо тушаалаар тусгай дэглэмтэй хүн нэрэ бага насны болон цэцэрлэгийн хүүхэд ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан хүнсний түүхийд бүтээгдэхүүн хоол үйлдвэрлэлд тавигдах шаардлагыг дагаж бүрдэх мөрдөө ажиллах хэмээн заасны дагуу болохоор үндслэл болгон хуулийг санаачилсан. За практик шаардлагын хувьд ямар байсан бэ гэхээр Монгол улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 2100 гаруй сурагчдын амтд ус ундааны хэрэглээд тэдний тархалтыг судалж үзэхэд 14% нь илүүдэлжин тархалтай өдөрт ууж байгаа шингэний 3.1-ээс 3.2 нь амтд ус ундаа цай эзэлж байна гэж үздсэн байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хоол тэжээлийн талаар хийсэн үндэсний судалгаанаас харахад 7-оос 11 настай хүүхдийн тархалт илүүдэлжин 2010 онд 4% байсан бол 2017 онд 28% болж 7 дахин нэмэгдсэн. Энэ судалгаагаар 15-аас 40 насны эрчүүд болон эмэгтэйчүүдийн 60% нь илүүдэлжинтэй тархалтай байна гэж үздсэн байна. За хуулийн төслийн зорилго нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2016 онд улс оронд хандан тархалт чихрийн шижиг бууруулах зорилгоор амтд ус ундаанд хамгийн багадаа 20% татвар ногдуулахыг үрээсэн зөвлөмжийн дагуу импортын болон дотоодын үйлдвэрлэлийн амтд ус ундаанд онцгой албан татвар ногдуулахаар санаачилсан байна. За эрүүл мэндийн байгууллагаас амтд ус ундаанд онцгой албан татвар ногдуулах замаар илүүдэлчин тархалтай үр дүнтэй тэмцэхийг зөвлөмж болгосны дагуу Америкийн нэгдсэн улсын 8 мужи, Австрали, Мексик, Чили, Дани, Финлянд, Норвеги, Франц, Их Британи, Ирланд, Номхон далайн арлын орнууд болон бүгд найрамдах Солонгос ард улс, Камбож, Өмнөд Африк зэрэг дэлхийн 40 гаруй улс амтд ус ундаанд онцгой албан татврыг ногдуулж хэлсэн байна. За хууль батлагдсанаар эдийн засаг нийгэмд хууль зүйн үр дагаврын талаар хууль санаачлагчд бол Монгол улсын хэмжээнд бол амтд ус ундаа үйлдвэрлэл импортлогчдод онцгой албан татвар тогтоосны үр дүнд жилд нэг хүнд ногдох чихэрлэг ундааны хэрэглээг 22.8%-аар буурна гэж хууль санаачлагчд үздсэн байна. За хууль 2024 оны 6 сарын 5-ны өдөр батлагдаад 2027 оны 1 сарын 1-ээс эхэлж хэрэгжихээр байна. За энэтэй холбоотой ямар зүйл залтууд орсон байна гэхээр бит нэгжид нь онцгой албан татвар ногдуулахаар оруулсан хуульд 100 мл-т 0-оос 5 г байх юм бол тэг хувьтай. За 100 мл-т агуулгадах чихэр орлуулагч нь 5 г-аас дээш байх юм бол 2027 онд 500 төгрөг, 2028 онд 525 төгрөг, за 29 он ба түүнээс хойш бол 550 төгрөг байхаар хуульчилсан. За энэтэй холбоотой татврын ерөнхий газрын даргын 2026 оны 2 сарын 27-ны өдрөөр онцгой албан татврын тайланд өөрчлөлт оруулсан. За энд өөрчлөлт орсонтой холбоотой хууль зүйн дотоод хэргийн яамнаас онцгой албан татврын тайлангийн өөрчлөлтийг нийтээр дагаж мөрдөх захиргааны хэмжээний актад бол татврын албанаас бүртгүүлсэн байгаа. За энд яаж юм гэхээр хуулинд бол тайлбар хэсэгт төрөл бүрийн ус ундаа гэдэгт үйлдвэрийн түүхий эдийн зориулалтаар ашиглах байгалийн гаралтай өтгөрүүлсэн шүүс нутаг баяжмал хамаарахгүй гэдэг хуулинд заасан зохицуулт байна. За татврын алба өмнө нь яаж исэн гэхээр согтууруулах ундааны эргэлтэд хяналттай харигдан согтууруулахтай тэмцэх тухай хууль Монгол улсын ерөнхийлөгчийн 43 дугаар зарлиг за Улсын их хурлын 20 оны тоол эдрийг үндэслээд болохоор согтууруулах ундаанд болон тамхин дээр GS код ашиглаж бүртгэлжүүлж эхэлсэн. За энэ кодыг бол бүртгэлжүүлсэнтэй холбоотой бол
гайлын байгууллага, татврын байгууллага төр мэдээлэл бодисгийн гормоор солилцдог болсон. Мөн одоо чихэрлэг ундаа үйлдвэрлэгчдийн бол бүтээгдэхүүний код татврын албанд бүртгэлтэй байгаа. За тэр бүртгэлтэй кодуудыг одоо та бүхэн яг чихэр агуулгдсан өөрсдийнхөө одоо нөгөө бүтээгдэхүүний ард бичвэр байгаа шүү дээ, тий, найрлагаараа буцаж засварлах нэг асуудал үүснэ. Тэрийг яаж засварлах гэх юм бол бараа бүртгэлийн нэгдсэн систем дээр нэмэлт хөгжүүлэлт орсон байгаа. За энэ баркодын чагсаалт гэсэн дотор тэр тухайн бүтээгдэхүүний баркодын зургийг оруулах юм. За тэр зургийг оронгууд л бүтээгдэхүүний мэдээллийг систем өөрөө танина. За таньсантай холбоотой та бүхэн яах вэ гэхээр өөрийн одоо бол дотоодын үйлдвэрлэгч нар шүү дээ. Тэрийг чеклээд хэмжигнийг эднэрээ сонгож мэдээллийг бүртгүүлээд цааш нь явуулахаар та бүхний нөгөө код олгодог эрх бүхий байгууллага дээр мэдээлэл нь очно гэсэн. За эрх бүхий байгууллага мэдээллийг бол энэ нөгөө манахаас олгосон код мөн байдгийг зөвшөөрсний дараа бол цаашаага статистикийн хорон дээр очино. За статистикийн хорон дээр баталгаажсны дараа татврын албан дээр орж ирнэ гэсэн. За энэ бол үйлдвэрлэгч, импортлогч юутай холбоотой энэ кодын мэдээлэл. За энэ дээр яаж юм гэхээр нөгөө захин тайлангийн системээс та бүхэн бараа бүртгэлийн нэгдсэн системээс кодо бүртгүүлэх боломжтой. Шинээр одоо нөгөө сахарын агуулмж буурж байгаа бол бүртгүүлнэ шүү дээ, тий. Бага кодыг бол яг л нөгөө нэг авсан кодынхоос сахарын агуулмжаараа бүртгэнэ гэсэн. За бүртгээд ингээд явна. Та бүхэн борлуулалт хийхдээ түрүүнд би нөгөө бит нэгжээрээ юуг нь онцгой албан дотор ногдно гэсэн шүү дээ. Тэгэхээр борлуулалтаа нөгөө кодороо борлуулалтаа хийчихнэ гэсэн. За нэгэнт борлуулагдсны дараа бол яг үхээр нөгөө өмнөх нөгөө онцгой албан доторуд шиг та бүхэн дээр нөгөө борлуулалтын хэмжээг шууд автоматар татах боломжийг өгч байна. Тэгэхээр нэгсэндээ хялбар тайлан гарах боломжтой гэсэн. Тэгэхээр та бүхэн кодоо их зүг болгох нь байна. Авсан кодороо борлуулалтаа заавал хийх юм. Хийх юм тэр борлуулалтаараа хийгдсэн тохиолдолд бол та бүхний мэдээлэл татврын албанд болохоор та бүхэнд айлынгийн татврын цахимжилтын уран бэлдэж өгнө л гэсэн. За онцгой албан татврын хууль заасны дараа бол агуул сар бүрийн 25-ны дотор үржилсэн байдлаар төсөвтөө нэг онцгой албан татвараа төлнө. Тайлангаа бол дараа сарынхаа 5-ны дотор гаргаж ийн гэсэн үг. Хуулиараа гэсэн үг шүү дээ, тий. За тайлангийн маягт маань ямар байх юм гэхээр шинээр гарч ирсэн. За энэ дээр бол яг л нэг гэсэн. За борлуулалтын нийт орлогын дунд тайлан хугацааны эхний үлдэгдэл, тайлан хугацаанд үйлдвэрлэсэн хэмжээ, тайлан хугацаанд борлуулсан хэмжээ, экспортод гаргасан хэмжээ, онцгой албан дотор ногдуулах хэмжээ, тайлан хугацааны эцсийн үлдэгдэл, тайлан хугацаанд ногдуулсан онцгой албан байдлаар сар бүрийн дараа сарынхаа 5-ны дотор сар бүрийн шинжилгээгээ явуулах гэсэн. За хуульд нөгөө чөлөөлөх залт байдаг. За энэ залт болохоор экспортод гаргасан бол хуулийн 7-1-ийн заасны дагуу чөлөөлөл болж цаалт гэдэг. Гэхдээ та бүхэн бол тайлагна гэсэн үг шүү.